Аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа боловсролоо 2032 хөтөлбөрийн хүрээнд багш нарын амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцчлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр бүлээрээ багшилж байгаа багш нарт орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх журмыг аймгийн цад даргын санаачлагаар хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 10 дугаар сард болсон багш нарын баярын үеэр аймгийн цад дарга хөтөлбөрийг танилцуулж эхний удаад 15 багшид дэмжлэг үзүүлэхээр болсон. Тэгвэл боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарыг доктор суршилтад ажиллах боломжийг олгох, багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт 80 гаруй багш хүсэлтээ өргөжээ. Үүнээс шаардлага хангасан 15 багш мэргэжлээр ажиллаж байгаа гэр бүлд орон сууцны урьдчилгаа төлбөр болгож 20 сая төгрөгийн батламж гардууллаа. Ерөнхий боловсролын төрийн эмчийн сургуулиудад ажиллаж байгаа багш нарынхаа нийгмийн хангамжийг сайжруулах орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. За эхний дөрөнд бид нар 3 жилийн өмнө төрөөсөө орон сууц хөтөлбөр хэрэгжээд 10 багш маань гэр бүлийнхээ хамтар энэ төрөөсөө орон сууцнд 3 жил суугаад энэ жил дуусч байгаа. Дараагийн 2 дугаар ээлжинд 1 сарын 1-ээс эхэлнэ. За тэгвэл 2 дахь ээлжинд нь бид нар энэ орон сууцны урьдчилгаа олгох энэ хөтөлбөр маань хэрэгжиж өнөөдөр 15 сургуулийн гэр бүлүүдээр багш нараар тооцох юм бол 25 орчим багш нар маань энэ хөтөлбөрт хамрагдаж энэ дэмжлэгийг авж байна. За энэ бол залуу гэр бүлүүд мөн тухайн сургуультай доктор сурчлалтад ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг доктор сурчлалтад ажиллах боломжийг хангах зорилгоор олгож байгаа юм дэмжлэг. Өнөөдөр засаг даргын хэрэгжүүлж байгаа боловсрол 32 хөтөлбөрийн хүрээнд гээд аймгийнхаа хэмжээнд сургууль бүрээс бас нэг гэр бүлийг гаргаж 15 айлыг бас орон сууцлах хөтөлбөр дэмжлэгчдийг тавьж урьдчилгаа хийж ингэж баяр дээр нь баяр хийж байгаа засаг даргын хамт олондоос баярлсан талархснаа давхар илэрхийлье. Хөтөлбөрт хамрагдсанаа маш их баяртай байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаа манай гэр бүлийн хүмүүс маш их дэмжлэг болж байгаад маш их баярлж байна. Маш их нүдэ олсон зүйл болсон. Ямар ч гэсэн байрны урьдчилгаа бүртөө нэмэр болж байгаад маш их баяртай байна. Би 16 дахь сургуульд физикийн багшаар 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай эхнэр 15 дахь сургуульд англи хэлний багшаар 6 дахь жилдээ ажиллаж байгаа. За тэгээ энэ ажил Дархуул аймгийн засаг даргын санаачилсан нөхөө орон сууцны урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлээд 20 сая төгрөгийг сургуулиас шалгарсан багш гэр бүлүүдэд олгож байгаа. Бидний хувьд бол маш том дэмжлэг үзүүлж байна. Доктор суршилтад ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчинд дэмжлэг үзүүлэх, хөтөлбөрт хамрагдах шалгуурыг сургууль бүр өөрсдөө судалж, дотоод санал асуулга хуралдаанаар сонгожээ. Дээрх сургуулиудын шалгаруулж ирүүлсэн материалд үндэслэн орон сууцны урьдчилгаа төлбөрийн батламжийг гардуулсан юм а.